Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талд харах ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг зэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс газар орон нутгийн нэр дурдахгүйгээр мөн гэрчүүдийн болон шүүгдэгчдийн нэрсийг түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань мөн л одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд гарсан хэрэг байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр олон нийтэд хүрсэн хэрэг байгаа юм. Хэргийг эргэн сануулбал 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хилцээс шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Сараа гэгч нь өөрийн нэг ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа. Охины биеийн байдал муу байгаа учраас ээжтэй нуулзуулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан байна. Охины хувьд витамины дутагдaltaй, уушигны битүү хатгаатай гэж онцлогдсон. Их хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчилүүлж байгаа. Одоогоор охины биеийн байдал маш муу байгаа ч гэсэн мэдээллүүд гарсан бөгөөд үүнээс судалгүй харамсалтай нь охин өөд болсон юм. Тухайн хэрэгт эгчдүү хоёр холбогдсон бөгөөд хэрэгээ шүүгдэгчдийн биеийн байцаалтаас эхлүүлцгээе. Шүүгдэгч Сараа нь 1993 онд хөдөө орон нутагт төрсөн. Хэрэг үлдэх үедээ 23 настай байсан. Эмэгтэй, бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах эгч дүүнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух бүртгэлтэй. Урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Шүүгдэгч Ариунаа нь 1991 онд хөдөө орон нутагт төрсөн 25 настай эмэгтэй, бүрэн дунд боловсралтай, тоогооч мэрэгжилтэй, ам бүл 6, нөхөр хүүхэд дүүнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй байна. Холбогдсон хэргийн талаар дуртахад Сараа Ариунаа нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 22-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн байрны 2 дугаар давхарт Сараагийн төрүүлсэн 1 нас 7 сартай охин болох Солонгоог хайсны улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. Тухайн хэргийг ойлгомжтой байлгахын тулд бүгдээрээ гэрчүүдийн мэдүүлгээс сонсдог байгаа. Ингээд гэрчүүдийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээс хүргэе. Гэрч Алтайгийн мэдүүлгээс 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 22-ны өдөрт шилжих шөнө тус орон сууцны жижүүрийн байранд намайг унтаж байхад хоёр давхрын оршин суугч ирээд "Игчээ, манай хаалганы үүдэнд жаахан хүүхэд хайжгсан байна" гэж хэлсэн. Тэгэхэр нь дээд давхарт гараад харахад цагаан өнгийн куртаг, ягаан өнгийн өмд өмссөн 1 нас гарантай эмэгтэй хүүхэд байсан. Би уг хүүхдийг өрөөндөө авч ороод түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд удалгүй тэд ирсэн. Эмч хүүхдийг чагнаж үзээд хоёр ушгиндаа хатгаатай байна гэд эмнэлэг рүү аваад явсан хэмээн мэдүүлсэн байна. Гэрч Ариунаа Сараа хоёрын төрсөн дүүгийн мэдүүлгээс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд эгч Сараа Ариунаа нар дүү Солонгоог аваад гадагшаа гарчихсан. 3 дүү маань гэртээ байж байсан. 02 цаг өнгөрч байхад хоёр эгч маань орж ирсэн бөгөөд дүү Солонгоог хаана гэдгийг мэдэхгүй орхичихсан байсан хэмээн мэдүүлжээ. Одоо харин шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Шүүгдэгч Сараа мэдүүлэхдээ эцэг их хоёр маань салснаас хойш бидний амьдралд оройтож байр хөсөлж амьдрах болсон. Их маань биднийг орхиж явахдаа бүх бичиг баримтыг аваад явсан тул төрүүлсэн охин Солонгоог эмнэлэгт үзүүлж чадахгүй хүндрэлтэй болсон. Игч Ариунаа нь ажил хийж биднийг дижээнд тэтгэж ирсэн. Амьдрал маань хэцүү болохоор үр хүүхдээ өсгөж чадахгүй хүрээд 2015 оны 12 дугаар сарын 21-ний орой би охиноо сайн хүн аваад өсгөх байх гэж бодоод айлын гадаа аваачиж тавьсан. Тавихтаа ганцаараа явсан. Охиныхоо амь насанд хохирол учруулна гэж үнэхээр санаагүй. Өөрийн гин буруутай үйлдэлдээ их харамсаж байна. Тухайн үед эгчтэйгээ хамт явсан гэж хэлвэл зүгээр байх гэж бодоод тэгж хэлсэн. Түүнээс биш эгч Ариунаа надтай хамт яваагүй. Эгчигээ ийм байдалд оруулсандаа маш их гэмшиж байна. Одоо харж хандах хүнгүй, ард үлдсэн, бага наснаас өсвөр насны өнчин 4 дүү нартаа маш их санаа зовж байна. Миний амьдрал ахуйг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө.
Миний бие цаашид амьдралдаа дахин алдаа дутагдал гаргахгүй хэмээн мэдүүлсэн. Харин эгч Ариуна нь мэдүүлэхдээ би 2010 онд нөхөр Ганатай гэр бүл болж аймагт амьдардаг байсан. 2015 оны 6 дугаар сард эцэг их хоёр маань салж, дүүнер маань харж хандах хүнгүй, орох оронгүй үлдсэн. Би аргагүй ирэхэнд хотод үлдэн ажил хийж дүүнараа тэжээн тэтгэж явсан. Их маань салахтаа бүх бичиг баримтуудыг аваад явчихсан тул Сараа ажилд орж чадахгүй. 3 баг дүүгийнхээ хүүхдийн мөнгийг ч авч чадахгүй болсон. Би дүү Сараагийнхаа үр хүүхдийг гадуурхаж байгаагүй. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүү Сарааг гадуур битгийтэн ажил төрөл олж хээ, эсвэл хүүхдээ асрамжийн газар өгвөл ядаж гидсэн цадгалан явах байхдаа гэж ярьж байгаад гарсан. Намайг гэртээ эргээд ирэхэд дүү Сараа өөрийн охин солонгоог аваад явчихсан байсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа ирэхэд нь охиноо яасан юм бэ гэж асуухад найзындаа орхичихсан гэж хэлсэн. Би дүүтэйгээ хамт яваагүй, Сараа нь эгчтэйгээ хамт явсан гэж хэлвэл болох юм шиг санагдаад тэгж хэлсэн гэж байсан. Мөрдөн байцаалтын шатанд бид хоёрыг өмгөөлөгчгүй байцаасан, мөн хэргийн материалыг танилцуулаагүйд гомдолтой байна. Хэрэг маань шүүхэд шилжсэн хойно өмгөөлөгч авсан. Одоо харж хандах хүнгүй, үлдсэн өнчин дүү нартаа санаа зовж байна. Ийм дар гэрийн байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө. Миний бие цаашид өнчин дүү нараа өсгөж хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж амьдрах болно хэмээн мэдүүлсэн. Шүүгдэгч Ариунагийн мэдүүлэгт хэлсэнчлэн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй байцаасан хэмээн мэдүүлсэн. Тэгэхээр тухайн үед өгсөн мэдүүлгээс нь та бүхэнд хүргэе. Сараа мэдүүлэхдээ эгч Ариуна 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр наад хүүхдээ энд тэнд аваачиж тавьдаг юм уу? Яадаг юм гэж хэлсэн. Би хүүхдээ тэжээж чадахгүй. Манай эгч дүүнэр их дургүй байдаг болохоор түүнийг хаяхаар шийдээд шөнө 01 цагийн үед өөрийн охин Солонгоод цагаан өнгийн күртэг, ягаан өнгийн малгай, улбар шар өнгийн өмд өмсүүлээд хөлөөр нь ягаан өнгийн үлгий ороогоод эгч Ариунатай цуг гарч таксинд суугаад 11-р хорооллын автобусны буудлын ойролцоо очиж хажуу талын орон сууцны 3-р орцны 2 давхрын коридорт хүүхдээ тавиад явсан. Тухайн үед охин маань ханаад хүрчихсэн байсан. Би өөрөө хаана хандхаа мэдэхгүй ийм хэрэг хийчихсэн. Миний хувьд жирэмсэн байхдаа эмнэлгийн хяналтанд ороогүй. Түүнээс гадна иргэний бичиг баримт байхгүй байсан тул хүүхэдтэй төрсний гэрчилгээг аваагүй гэсэн бол шүүгдэгч Ариуна мэдүүлэхдээ дүү Сараа нь хүүхдээ хайхрахгүй болохоор нь арга ядаад чи хүүхэдтэй анхаарал тавихгүй бол гаргаж хаяа гэд хэлчихсэн юм. Тэгээд түүнтэй ярилцаж байгаад 2015 оны 12 дугаар сарын 21-ээс 22-ны өдөрт шилжих шөнө 00 цагийн үед охин Солонгоог хувцаслаад таксинд сууж 11-р хорооллын автобусны буудлын ойролцоо очоод хажуу талын орон сууцны 3-р орцны 2 давхарт гарч манай дүү хүүхдээ орхисон. Хүүхдийг өөр сайн хүмүүс олоод авчих байх гэж найзандаа орхисон юм хэмээн мэдүүлсэн байна. Эгч дүү хоёр тус тусын өмгөөлөгч авсан. Харин одоо өмгөөлөгчдийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Сараагийн өмгөөлөгчийн мэдүүлгээс шүүхээс шүүгдэгч нар нь хүүхдийг өвдөөд удсан, шүн болгон халуураад байгаа гэдгийг мэдсээр байж эмнэлэгт хандаж үзүүлээгүй. Шүн орой болсон хойно өвчтэй хүүхдийг нэмгэн хувцастай авч гарч орцонд хүйтэн шалан дээр хайсан нь үхэлд хүргэх гол шалтгаан болсон гэж дүгнсэн. Шүүгдэгч Сарааг хүүхдээ хайсны улмаас хүүхдийн амнаас хохирсон гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь хүүхэд уушигны хатгаа өвчтний улмаас нас барсан нь шүүх хэмнэлийн шинжээчийн 186 дугаар тоот дүгнэлтээр тогтоогддог. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгийн дулаан цаг агаартай гэрэлд шөнийн 1 цагт эхэлж шөнийн 1 цаг 25 минутанд дуусгав гэжээ. Энэ нь тухайн орчны буюу орцны давхар нь дулаахан бөгөөд хүний амнаас хохирохоор хүйтэн байгаагүйг нотолж байна. Мөн ялтан Сарааг хүүхдээ орхиж явснаас хойш удалгүй 1 цагийн дотор иргэн Тамираа нь хүүхдийг олж орцны жижүүрт мэдэгдснээр цагдаа түргэн дуудсан байдаг. Сараа хүүхдийнхээ амь насыг хохирооё гэсэн санал бодол байгаагүй бөгөөд өвлийн хүйтэн орчинд хүүхдээ орхиж явсны улмаас хүүхэд осгож амь нас хохирсон асуудал биш юм. Харин Сараа нь хүүхдийнхээ хатгаа хүндэрснийг мэдээгүй ба ханаад хүрсэн гэсэн ойлголттой явсан нь буруу бөгөөд цалин хөлсний өөрийн орлогогүй, орон гэргүй, хүүхдээ тэжээн тэтгэх чадваргүй улмаас хүүхдийг өөр хүн олж аваад сайхан амьдруулна гэж итгэж орцонд орхисон байдаг. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өөрийн буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гимшиж байгаагаа илэрхийлсэн.
Анхан шатны шүүх түүнд ял шийтгэл оногдуулахдаа хит нэг талыг барьсан хэргийн бодит байдалд хууль зүйн үүднээс зүүн үндэл дүгнэлт өгөөгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147-гийн 1 болгон зөвтгөж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө хэмээсэн. Харин шүүгдэж Ариунагийн өмгөөлөгч тайлбартаа Сара хүүхдээ ганцаараа авч явж хайсан Ариунаа нь энэ үйлдэлд оролцоогүй мэдээгүй гэдэг. Мөн тэдний төрсөн дүү болох гэрч аль маань тухайн үед хүүхдийг авч гарсан хайсан эсхийг өөрөө хараагүй цаг хугацааны хувьд хожуу буюу ажилласаа ирэхэд байхгүй байсан хайсан зэргийг нь өөрийн таамаглал төдий эсвэл дамжмал их сурвалжаас авсан байж болох мэдээллийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Шүүгдэгч нарын хувьд хамтдаа явсан гэж хэлбэл хүлээх хариуцлага хөнгөрөх байх гэсэн хань татсан хувийн сэтгэгдлээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхээс бусад нотлох баримтын няцаан үгүйсгсэн үндэслэл буюу шүүгдэгч нарын шүүхийн хилцүүлэлт өгсөн мэдүүлгүүдийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа үндэслэл, тайлбар, дүгнэлтэд заагаагүй нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн шүүхийн хилцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудыг бүрэн бодиттой үнэлээгүй буюу мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нарын гин бурууга хүлээсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар батлагдаагүй байхад хамт явж хайсан гэж дүгнсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон тогтоодоогүй шүүгдэгч Ариунааг цагаатгаж өгнө хэмээн өмгөөлсөн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 186 тоот дүгнэлтээс талигачийн биед шинэ гэмтэл тогтоогдоогүй хоёр хүлийн дунд чөмөг хугарч бороолсон нь сүлдээ өвчний улмаас яс сэрэгжиж эмгэг хугарал үүсэн байх боломжтой. Хүүхэд суур өвчин болох хүнд хэлбэрийн сулдаа, цус багдалд, сэтгэц, хөдөлгөөний хоцрогдол, хоёр нүдний эвэрлэгийн цайлттай байсан ба хоёр уушигны хүнд хэлбэрийн хатгааны улмаас амьсгалын дутагдлаар 2016 оны 1-р сарын 13-ны өдрийн 16 цаг 40 минутанд нас барсан. Үхэлд эмч эмнэлгийн байгууллагын буруутай үйл ажиллагаа үгүй, зохих хэмжилгээ үйлчилгээ хийгдсэн байна гэх дүгнэлт гарсан. Энэ хэрэг нь бага насны хүүхдийг харгалзах хөнгөй орхисон улмаар эрүүл мэнд амь насанд нь аюул учирсан ноцтой тохиолдол юм. Шүүхийн тогтоолд дурдсанаар тухайн үед хүүхэд олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд үргэлж асаргаа шаарддаг байжээ. Гэвч шөнийн цагаар өвлийн хүйтэнд орон сууцны орцонд орхисон нь хүүхдийг амь нас эрүүл мэндийн ноцтой эрсдэлд оруулсан хэмээн шүүх үзсэн. Шүүхээс ихэн хүүхдээ орхих үйлдэлийг санаатай хийсэн. Харин эгч нь уг үйлдэлийг дэмжиж хамжигчийн хэлбэрээр оролцсон гэсэн дүгнэлт гарчээ. Шүүх эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар гин бурууг тогтоосны үндсэн дээр шүүгдэгч Сарад 5 жил, Ариунаад 3 жилийн хорих ялыг оноосон боловч шүүгдэгч нар давж заалдаад шүүх өмнөх шийдвэрийн ялыг нь бага зэрэг өөрчилсөн. Хүүхдээ орхисон үйлдэлийг гаргасан ээжэд 3 жилийн хорих ял, хамжигчаар оролцсон эгчт нь 2 жилийн хорих ялыг оногдуулсан. Гэхдээ шүүх тэдний амьдралын нөхцөл байдал, гэр бүлд нь бага насны дүүнер үлдсэн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзээд шүүгдэгч Ариунаа буюу эгчийг нь 2 жилийн хорих ялаар тэнссэн. Өөрөөр хэлбэл биечлэн 2 жилийн ялыг эдлэхгүй цагдаагийн байгууллагын хяналтанд эдлүүлэх шийдвэр гаргасан. Харин хүүхдээ орхиж явсан хэргийг шууд үлдсэн шүүгдэгч Сараг 3 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэ хэрэг бол хууль шүүхийн шийдвэрийн дагуу шийдэгдсэн бөгөөд энд зөвхөн болсон үйл явдлыг хүргэж байна. Хэн нэгнийг буруутгах эсвэл өмгөөлөх зорилго огт байхгүй гэдгийг дахин хэлье. Дахин ийм харамсалтай хэрэг хизээж битгий гараасаа хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Сонсогч та бүхэн сонсох явцдаа дор бүрнээ өөр өөрсдийн гэсэн дүгнэлтийг гаргасан байх гэж бодож байна. Та бүхэн сэтгэлдээ комент хэсэгт зөв боловсон хуваалцаарай гэж хүсье. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.